Сайн бацхан үзэгчтэй хятадын 7 хоног нэвтрүүлгийн ээжид дугаар та бүхэнд хүрч байна. Тэгэхээр одоогийн байдлаар хамгийн их анхаарал татаж байгаа үйл явдал Япон болон Хятад улсын хоорондох нөхцөл байдал байгаа. Тодорхойлох юм бол 11-р сарын 7-ны өдөр Япон улсын шинэхэн ерөнхий сайд Такаичи Санае Хятадаас Тайван руу халдсан тохиолдлыг Япон улсын оршин тогтнол аюул занал хийлэл учруулсан нөхцөлд тооцно гэсэн утгатай зүйлийг хэлсэн байна. Одоогийн байдлаар Японоос гадаад хэргийн яамны төлөөлөгч нь Хятадд ирсэн байгаа боловч нөхцөл байдал намжих шинж байна. Япон улсын талаас Хятадд байгаа иргэдтэй аюулгүй байдал чангатгах, олон хүнтэй газраас зайлс хийхийг анхааруулж байна. Нөгөө талд Хятад улс өөрийн иргэдэд Япон руу аялал хийхгүй байхыг уриалж байна. Албан статистикаар Хятадын жуулчид Японы нийт жуулчдын 4/1-ийг бүрдүүлдэг тул энэ шийдвэр эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Мөн энэхүү маргааны улмаас Хятадд удахгүй нэвтрүүлэхээр төлөвлөж байсан Японы хэд хэдэн киноны нээлтийг түр зогсоосон байна. Тухайлбал Crane Shinchan, Sales at Work зэрэг бүтээлүүд Хятад дахь гаралтай хойшлуулжээ. Иргэн сануулгад 11-р сарын 7-ны өдөр Такаичи Санае парламентын хуралдааны үеэр Хятад улс Тайваныг эзлэх оролдлого хийвэл энэ нь Япон улсын хувьд оршин тогтнолд нь аюул учруулсанд тооцогдно гэж хэлсэн. Хуулиар энэхүү оршин тогтнолд нь аюул учруулсан гэх үндэслэл нь Япон улсын ерөнхий сайд нарт буюу засгийн газарт цэргийн хүчин буюу өөрийгөө хамгаалах хүчнийг дайрлах нөхцөлийг бүрдүүлдэг байна. Үүний дараа Хятадын нэгэн дипломат ажилтан сошиал хуудаснаа Такаичид чиглэсэн занал хэлсэн өнгө аястай бичвэр нийтэлсэн бөгөөд Японы их баригчид үүнд хүчтэй эсэргүүцэл илэрхийлсэн ч Хятадын төрийн хэвлэл мэдээлэл дэх дайралтын өнгө аяс намжих биш бүрч ширүүлсэн байна. Такаичиг Тайваны асуудлаар илэрхийлсэн байр сууриа эргүүлэн татахыг шаардаж байгаа. Хятадын их баригчид Тайваныг өөрийн газар нутаг гэж үздэг бөгөөд шаардлагатай бол хүч хэрэглэнэ гэсэн байр суурьтай. Харин Тайван Японы газар нутгаас ердөө 110 км орчим зайтай бүс нутгийн худалдааны гол далайн зам дагуу байрладаг. Япон улс мөн Америк нэгдсэн улсын гадаад дахь хамгийн том цэргийн баазыг нутагтаа байршуулдаг байдаг. Энэ бүхнээс харуул Япон Хятадын энэ хурцдмал байдал Номхон далайн бүс нутгийн зөвхөн улс төр эдийн засаг дипломат харилцаа биш аюулгүй байдлын асуудалтай холбоотой болох нь харагдах юм. Дагшин дуртахад өнгөрсөн нэм гарагт Хятадын иргэн хамгаалтын хөлөг зүүн Хятадын тэнгисдэг Сингаку арлуудын ойролцоох Японы хяналтанд байдаг усан бүсэд орж ирсэн. Америк нэгдсэн улс эдгээр арлуудыг Японы мэдлийн хэсэг гэж албан ёсоор үздэггүй боловч 2014 оны хоёр улсын хоорондох аюулгүй байдлын гэрээний дагуу товтолгоо болбол хамгаална гэж заасан байдаг. Хятад Японы хооронд маргаан дэгдэгтэй зэрэгцэн Америк нэгдсэн улсын Япон дахь элчин сайд Жорж Класс Америк нэгдсэн улс Япон улсын аюулгүй байдлыг баталгаажуулсан хамгаалсан хിവэрэ байна. Энэ нь Сингаку арлуудыг ч гэсэн хамарна гэж бичжээ. Энэ 7 хоногт Өмнөд Африкт болох 20 бүлгийн дээд хэмжээний уулзалт маргааныг намжаах боломж байж болох байсан ч Хятадын талаас Такаичитай уулзах төлөвлөгөө байхгүй гэдгийг хэлж байна. Гэхдээ Японы тал хэлэлцээрийн бүх боломж нээлттэй гэж үзэж байгаа. Эдийн засгийн эрсдлээ бодвол Япон улс аялал жуулчлалаас гадна автомашин, электроникийн үйлдвэрлэлд чухал нөлөөтэй ховор стратегийн гэж хэлж болох үз ашигт малтамлыг Хятадаас их хэмжээгээр импортлдог. Япон улсын худалдааны сайд Рейсэй Аказавагийн хэлснээр одоогоор Хятад газрын ховор элементийг хязгаарлах шинэ арга хэмжээ аваагүй байна. Гэсэн ч Японы бизнесийн 3 том холбооны удирдлагууд Такаичитэй уулзаж маргааныг яриа хэлэлцээгээр шийдвэрлэхийг уриалж байна. Хятадын соёл аялал жуулчлалын яам иргэдтэй Япон улс руу зорчихоос түр татгалзахыг анхааруулж эхэлсэн байна. Энэхүү мэдээллийн дараа хэд хэдэн Хятадын компаниуд Япон шиглэлийн нислэгүүдийн тийзийг үн төлбөргүй цуцаж эхэлсэн байгаа юм. Нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг CGTN-ийн сурвалжлагч Ю Ян мэдээлэх боллоо. Хятадын их баригчид ийм анхааруулга гаргасан гол шалтгаан бол иргэдийн аюулгүй байдал. Сүүлийн үед Японд Хятад иргэдийн аюулгүй байдал занал хийсэн тохиолдлууд гарч байгаа. Мөн Япон улсын ерөнхий сайд Такаичи Санаягийн Тайваны талаар хийсэн өдөн хатгсан мэдээллийн хувьд Хятадын их баригчид сэтгэл дундуур байгааг илэрхийлж харилцаанд тодорхой дарамт үзүүлэх нэг хэлбэр гэж хэлж болно. Хятад улс Япон улсын аялал жуулчлалын салбарын хамгийн том түншүүдийн нэг байсаар ирсэн. Японы үндэсний аялал жуулчлалын байгууллагын мэдээллээр энэ оны эхний 3 улиралд $7.5 сая орчим Хятад иргэн Японд зорьцсон нь өнгөрсөн оныхоос 42 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй. Мөн Японд зорьцсон жуулчдын дунд Хятад улс хамгийн их хувийг эзэлж байна. Японы номер судалгааны институтын эдийн засагч Такаэди Куичи Хятадын хоргийн улмаас Японд 2.2 их найд йен, өөрөөр хэлбэл 14 тэрбум Америк долларын эдийн засгийн алдагдал учирч болзошгүй гэж тооцоолжээ.
Хэрвээ Хятадаас Япон улс руу зорчиж байгаа хүмүүсийн тоо эрс бурвал Японы аялал жуулчлалын салбарт мэдээж томоохон нөлөө үзүүлнэ. Учир нь Японы аялал жуулчлал Хятадын жуулчдын худалдаа, хоол үйлчилгээ, цочид буудлын зарцуулалтанд их хэмжээгээр түшгэлдэг. Японы Хоккайдо, Осака, Окинава, Кюшо зэрэг аялал жуулчлалын бүс нутгийн эдийн засагт хамгийн их нөлөөлөх магадлалтай. Хятадын соёл аялал жуулчлалын яам иргэдтэй Японд руу зорчихоос зайлсхийхийг уриалж, аюулгүй байдалтай онцгой анхаарахыг уриалж байгаа юм а. Боловсролын яам ч юм уу адил Японд сурахаар төлөвлөж байгаа иргэдэд болгоомжтой байх зөвлөмж гаргасан байна. Харин даваа гарагт Японы аялал жижиглэнгийн салбарын хувьцаанууд хүчтэй унаж, тээврийн компаниуд ч нэлээд дарамтад орсон байна. Аяхуу Хятад Японы харилцаа хурцдахтай зэрэгцсэн Америк нэгдсэн улс Японоос Пуужингийн системээ буцаан татаж эхэлсэн гэх мэдээллийг Япон улсын хэвлэлүүд даваа гарагт өгч байна. Одоо Японд Америк нэгдсэн улсын хамгийн том цэргийн бааз байдаг гэж яригддаг. За үүнийг Хятадын талаас хүчтэй эсэргүүцдэг байна. Америк нэгдсэн улсын армийн Тайфун дунд тусгалд Пуужин хөөргөгч систем Японы Ямагучи мужийн Эвакуны баазад 9-р сараас байрлаад байсан бол энэ 7 хоногийн даваа гарагт бүрэн буцаан татагдсан талаар Японы батлан хамгаалах яам баталлаа. Энэхүү системийг Resolute Dragon 2025 нэртэй Америк нэгдсэн улс болон Японы хамтарсан сургуулийн хүрээнд төр байршуулад байсан. Тэгвэл энэ мэдээлэл Хятад Японы харилцаа Такаичи Санаагийн Тайваны талаар хэлсэн үгний улмаас огцом хурцдаж байгаатай давтаж байна. Хятад Тайваныг өөрийн газар нутаг гэж үздэг, шаардлагатай бол хүч хэрэглэж нэгдэхийг өгөөсгдөггүй. Харин ихэнх улс орон түүний дотор Япон, Америк, Тайваныг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрдөггүй ч арлыг хүч хэрэглэн эзлэх альваа орлогод эсэргүүцсэн байр суурьтай байдаг. Тайфун систем нь Tomahawk газрын давталгооны далуучид Пуужин болон SM-6 агаарын давталгооноос хамгаалах Пуужинг хөөргөх чадвартай 1800 км хүртэл тусгaalтай. Хэрвээ Япон улсаас хөөргөвөл Бээжин, Шанхай, Хятадын зүүн нутгийн олон том мужуудын хүрээнд хүрэх боломжтой. Америк нэгдсэн улс энэхүү системийг Японд анх удаа байршуулсан. Энэ бөгөөд Орос болон Хятад улсын зүгээс хүчтэй эсэргүүцэл илэрхийлж байсан. Анх байрлуулах үед Японы батлан хамгаалах яам Тайфун системийг 9-р сарын 25-нд сургуулилт дууснаас хойш 1-7 хоногийн дотор буцаана гэж мэдэгдэж байсан. Гэвч систем 11-р сарын 11 хүртэл байсан бөгөөд Ямагучи болон хөрш Хирошима мужийн иргэд нэн даруй татан буулгахыг шаардаж өрөөдөл гаргасан байдаг. Харин энэ 7 хоногийн даваа гарагт яамны зүгээс орон нутгийн захиргаанд системийг бүрэн буулгасныг мэдгдсэн ч яагаад одоо ийм удаан хугацаанд үлдсэн талаар тодорхой тайлбар гаргаагүй байна. Үргэлжлүүлэн 5 хүн Хятад улсын эдийн засгийн нөхцөл байдал гарч байгаа онцлог үйл явдлууд бас мэдээлэх болно. Тэгэхээр Хонконгийн санхүүгийн удирдлагын алба болон Сауди Арабийн хөрөнгийн сан хамтран 1 тэрбум $, сан байгуулахаар тохиролцсон талаар Хонконгийн сангийн сайд Пол Чан Моло мэдээллээ. Энэхүү сан нь Хонконг болон их булангийн бүсийн компаниудыг Сауди Арабийн зах зээлд тэлэгтэн дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна. Хонконгийн санхүүгийн удирдлагын газар Сауди Арабийн хөрөнгө оруулалтын сантай 2024 оны 10-р сард Эрьядад хамтарсан сан байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. Энэхүү сан нь үйлдвэрлэл сэргээгдэх эрчим хүч, финтек, эрүүл мэндийн салбар дахь хөрөнгө оруулалтыг судалж, Хонконг болон их булангийн бүсээс гадаад зах зээл рүү өргөжин тэлэх Хятадын компаниудын Сауди Араби дахь нутагшилтыг дэмжихээр зорж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн Хятадын компаниуд олон улсын зах зээл гарахыг оролдож, нөгөө талд Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөл 2030 он хүртэл сэргээгдэх эрчим хүчний салбарт 100 тэрбум $, хөрөнгө оруулалт хийх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Хонконгд төвтэй Temple Water компани 9-р сард Оманы төрийн хөрөнгө оруулалтын сантай хамтран улсынхаа анхны эрчим хүчний шилжилтийн санг $200 сая эхний хөрөнгөөр байгуулсан. Оманы санд ангаар $100 сая үндсэн хөрөнгө оруулагчаар гаргажээ. Мөн энэ жил олон Хятадын сэргээгдэх эрчим хүчний компаниуд Хонконгийн биржээр дамжуулан олон улсын зах зээлд тэлэх хөрөнгө татсан байна. Үүнд цахилгаан автомашины зайны хамгийн том үйлдвэрлэгч CATL компани $5.3 тэрбум арилжаа. Huawei компани дэмжлэгтэй Cirrus Group-ийн $1.8 тэрбум хувьцааны санал багтана. Temple Water компани эрчим хүчний шилжилтийн тэнхимийн дарга Yufan Wang өмнө нь Азийн нар, салхи, батарей, цахилгаан автомашин зэрэг эрчим хүчний шилжилтийн бүх нийлүүлэлтийн сүлжээ маш хурдтай өссөн тэлж байгаа. Тэр дундаа Хятад хамгийн том төв болж байна гэж үзэж байгаагаа хэлсэн байна. Ирэх сард Сауди Арабийн томоохон компаниуд Хонконгод танилцуулга зохион байгуулж, дэд бүтцийн төслүүдэд оролцох стратегийн түнш мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийг хайх гэж байна.
Хятад улсын хотод амьдардаг залуучуудын ажилгүйдлийн түвшин өнгөрсөн сард дахин буурсан талаар үндэсний статистикийн хорон нас мэдээлсэн байна. Оюутнуудыг тооцохгүйгээр 16-аас 24 насныхны ажилгүйдлийн түвшин 10 дугаар сард 17.3% болж буурсан байна. Энэ зун 12.2 сая төгсөгч хөдөлмөрийн зах зээлд нэг дор орсноор Хятадын залуучуудын ажилгүйдлийн түвшин 8 дугаар сард огцом өсөж 2023 онд тоолгоос бүтэн цагийн оюутнуудыг хассан шинжилэл хийгдснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрээд байсан. Тэгвэл 9 дугаар сард 17.7, 10 дугаар сард 17.3% болж 2 сар дараалан буурсан байна. Гисэн эдийн засгийн өсөлт саарч компаниуд зарлаа танаж ажилд нь цомогтож байгаа энэ үед олон төгсөгчдөд ажил олох тун хэцүү хിവэр байгааг хэлж байна. Өөрийн танилцуулга хуудасаа тараах, үзэгслэн худалдааны экспорт оролцох, зарим нь ажлын зах зээлд орох хугацаагаа хойшлуулахын тулд цааш суралцах эсвэл улсын албан шалгалтанд бэлтгэх зэргээр ажилгүйчүүдийн игнэнд орохоос зайлсхийхийг оролдож байгааж. Албан ёсны мэдээллээр ирэх улсын албаны шалгалтанд 3.7 сая хүн бүртгүүлсэн байгаа нь түүхэн дээд үзүүлэлтэнд тооцогдсон байна. Энэ жилийн шалгалтанд Хятадын эрх баригчид насны дээд хязгаар болох 35-ыг өргөжүүлсэн байна. Гэхдээ нийтдээ 38,100 оронтой зарлагдсан тул эцэст нь 98 хүн тутмын нэг нь л ажлын байр авч чадна гэсэн үг. Өөр үзүүлэлтээр 25-аас 29 насныхны ажилгүйдлийн түвшин оюутнуудыг оролцуулахгүйгээр 10 дугаар сард 7.2%-тай гарсан нь 9 дугаар сараас өөрчлөгдөг байна. Харин хотын түвшний нийт ажилгүйдлийн түвшин 10 дугаар сард 5.1% болж өмнөх сарын 5.2%-аас бага зэрэг буурсан байна. Шинжээн 20 сансрын багийнхан 200 гаруй хоногийн дараа эхлэхийдээ амжилттай буцан ирлээ гэж хэвлэлүүд мэдээлж байна. Нисгэгчид Баасан гарагт Өвөр Монголын Дүнфэнгийн талбайд аюулгүй газарсан байгаа юм. Дүнфэнгийн талбайгаас ЦЖТ агентлагийн сурвалжлагч Сунье мэдээлэл олно. Шинжээн 20 багийнхан дэлхийд амжилттай буцаж ирлээ. Тэдний буцах товыг анх 11-р сарын 5-нд тоолсон ч сансрын хөлөг, сансар дах хог мөргсөн байж болзошгүй болон хойшилсан юм а. За 3 хятад сансрын нисгэгч Шинжээн 21 хөлгөөр Дүнфэн буух талбайд газарлаа. Газардах үед гуруула биеийн байдал сайн, сэтгэл санаа өөдрөг харагдаж байна. Шинжээн 21 хөлгөөр эх орондоо буцаж ирсэндээ үнэхээр баяртай байлаа. Хүн төрөлхтний сансрын хайгуулын зам шулуун биш, бэрхшээл сорилт олон. Гэхдээ л бид бууж өгөхгүй. Энэ даалгавар бол сургалт бас шалгалт байсан гэж би бодож байна. Бид даалгавраа амжилттай гүйцэтгэж чадсандаа баяртай байна. Хятадын сансрын хөтөлбөр энэ шалгуурыг давж бүх багийн ажиллагаа үнэхээр онцгой сайн байлаа. Огторгой хязгааргүй ч хилээд тоо томгүй олон хүний зүтгэл тэмүүллийн ачаар даалгавраа амжилттай биелүүлээд ирлээ. Сансрын салбар чимээгүй хөдөлмөрлөж ирсэн бүх хүмүүс талархав. Мөн миний сансрын мөрөөдлөг биелүүлсэн эх орондоо баярлаа. Энэ аялал бол мөрөөдлөө биелүүлэхийн зэрэгцээ, сорилт, бэрхшээл дүрэн замд л байлаа. Надад анхаарал тавьж дэмжиж ирсэн бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ талархаж байна. Шинжээн 20 багийнхан сансрын станц дээр байх хугацаанд өдөр тутмын ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлж хугацаа сонгогдсон үедээ Шинжээн 21 багийн хамт олон төрлийн туршилт судалгаа хийжээ. Мөн 6 нисгэгч бүгд станцын анхны 100-аар хийсэн хоолыг идсэн байна. Шинжээн 20 баг нийтдээ 200 гаруй хоног сансарт ажилласан. Командлагч Чэндүнг нийт 3 хөөрөлт хийж нийлээд 400 гаруй хоног сансарт өнгөрүүлсэн Хятадын нисгэгчдийн дундах шинэ амжилт юм а. Даалгаврын авцад тэд 4 удаагийн сансрын гаралт 7 удаагийн ачааны шилжүүлэг гүйцэтгсэн. Мөн сансрын хогноос хамгаалах төхөөрөмж суйрлуулж, гадна талын туслах тоноглол байршуулан олон төрлийн шинжлэх ухааны технологийн туршилт явууллаа. Эдгээр 3 нисгэгч Шинжээн багуудын дундаас хамгийн удаан хугацаанд станц дээр ажилласанд тооцогдож байна. Хятадын 15 дугаар улсын их наадмын хүрээнд Шэньчжэн, Хонконгийг холбосон хил давмсан марафон анх удаа зохион байгуулагдаж байгаа. Энэ удаагийн тэмцээний онцлогуудын нэг нь яхаарахгүй техник технологийн шийдлүүдийг ихээхэн ашигласан явдал байлаа. Зохион байгуулагчид хил хамгаалтын бүх үйл явцыг автоматар боловсруулж, тамирчдыг саадуулахгүйгээр хил давуулах боломжийг бүрдүүлсэн байгаа юм. Сурвалжлагч Сихуа энэхүү дэвшилт систем хэрхэн ажиллаж байгааг бичлэн туршиж үзсэн байна. Би одоо үндэсний спортын наадмын түүхэнд хамгийн онцгой марафоны шалгаан нэвтрүүлэх цэг дээр байна. Ард талд маань тамирчдад зориулсан тусгай гарцууд бий. Энд тэд хоцрохгүй, хүлээхгүй, юунд ч хүрэх шаардлагагүйгээр нэвтрэх боломжтой байна. Харин юу болж байгааг орж харъя. Энэ бол нүүр таних систем. Тест хийж үзье. Миний мэдээлэл системд бүртгүүлгүй учраас харж байна уу? Танихгүй байна. Тиймээс би нэвтрэх боломжгүй.
Бүртгэл хүчинтэй биш бол нэвтрэх боломжгүй. За энэ бол Шинжээн хот болон Хонконгийн онцгой захиргааны бүсийг холбосон хил дамнсан марафонд зориулж байгуулсан өндөр хамгаалалтай шалган нэвтрэх цэг. Ийм олон тамирчин нэгэн зэрэг хилд авахд аюулгүй байдлыг яаж чанд мөрдөөд уралдааныг удаашруулахгүй удирдах вэ? Марафон зориулж бид шалгалтыг Шинжээн Бэй бонтоос гаргаад дарааны ойролцоо байрлуулсан. Энд 10 түргэн гарц нэмж байгуулсан. Хонконг биш, иргэд иргэний үнэлэхээр нэвтрэнэ. Хонконг чиглэлч буй тамирчид нүүр таних хэсгээр шууд орно. Дараалалгүй юунд ч хүрэхгүй хүлээх шаардлагагүй. Гар утасгүй гүйгчдийг бодит цагийн гормоор хянахын тулд бүх тамирчдад бугуйвч олгожээ. Манай албан агчид 5G ухаалаг дүндний шил ашиглаж, газар дээрх шалгалтыг командын төвтэй холбон ажилтдаг. Мөн хил дамнан зорчих бүх төр машинд бодит цагийн хяналт тавьж, тэрвэрлж буй ачаа чиглэлт замаас хазайвал анхааруулга илгээдэг. Эдгээр бүх технологийн ард Шинжээн Хонконгийн олон байгууллагын хуультай холбоотой хамтын ажиллагаа бий. Үүнд Шинжээн бомтын газрын мэргэжилтэн Чэн Янар гол үүрэгтэй ажиллажээ. Бид ийм цар хүрээтэй арга хэмжээг урьдан зохион байгуулж байгаагүй. Бомтын ажиллагаа маш нарийн журамтай. Бидний хувьд анх удаага хийж байгаа зүйл энэ. Тиймээс гайл, цагаачлал болон Хонконгийн талтай нэгт хамтран тамирчдыг хилд хүрэхээс өмнө шалгаж, уралдааны үеэр бомтыг төрөх хугацаанд хаах зэрэг зохицуултууд хийсэн. Шинжээн Хонконгийн хуурай замын бомтууд аль хэдийн олон төрлийн гар хүрэлцэхгүй нэвтрэх системийг хэрэглээнд нэвтрүүлжээ. Өдөрт 600 мянга гаруй хүний хөдөлгөөнийг зохицуулдаг байна. Харин энэ удаагийн үндэсний спортын наадмын үеэр харж байгаа энэ систем бол зүгээр нэг дэвшил биш. Энэ бол Гуандун, Хонконг, Макаогийн их булангийн бүс дотор хүний хөдөлгөөн хэрхэн чөлөөтэй, байгууллагууд хэрхэн нэг систем шиг уялдан ажиллаж чаддгийн жишээ. Энэ бол нэг улс хоёр систем бодлогын бодит хэрэгжилт өмнөхөөсөө илүү нягт холбогдсон амьд хамтын нийгэмлэг бүрэлдэж байгаа дүр зураг юм а. Нэвтрүүлгийн төгсгөл би та бүхэн хятадын их сургуулиудад ороход тавигддаг тэтгэлэг хөтөлбөрүүд замун шаардлагуудын талаарх мэдээллийг хүргэх гэж байна. Тэгэхээр 2 жилийн өмнө хятад улсад 100% тэтгэлгээр бакалаврын зэрэгт суралцахын тулд ерөнхий боловсролын сургуулийн дүнгийн болон багшийн тодорхойлолт байгдал хангалттай байсан. Тэгвэл энэ жилээс үндсэн шалгууруудаа эрс нэмэгдүүлж хэлний онооноос гадна хятад улсын эсвэлтийн ерөнхий шалгалтыг заавал өгөх ёстой болсон байна. Өөрөөр хэлбэл та эх орондоо хангалттай хэлний оноотой болоод хятад улс руу суралцахаар явсан ч очоод заавал байгалийн ухаан, нийгмийн ухааны хичээлүүдээр шалгалт өгч байж их сургуульд элсэх юм байна. Жишээлбэл Нандин Эрдэнэ 2023 онд Хятад улсын засгийн газрын 100% тэтгэлэгт тэнцэж аж үйлдвэрлэлийн их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцахаар болж ижээ. 4 дээр нэмэх нэг хөтөлбөрөөр буюу 1 жил хэлний бэлтгэл суугаад үндсэн хичээлээ үзэж эхэлсэн байна. Тухайн үед ерөнхий боловсролын сургуулийнхаа дүн болон багшийнхаа тодорхойлолтоор зэрэглэлийн тэтгэлэгт тэнцэж байснаа бидэнд хуваалцлаа. Харин энэ жилээс сургуульд нь суралцахаар ирсэн Монгол оюутнуудаас байгалийн ухааны чиглэлийн хичээлүүдээр шалгалт авч босоо оноонд нь хүрэхгүй бол тэнцүүлдэг болсон гэлээ. Миний тэтгэлэг болохоор хэлний оноо шаарддаг 4 дээр нэмэх хэлний тэтгэлэг байсан. Шалгуур нь болохоор одоо 10 жилийн нөгөө хичээлийн дүнгууд, тэгээд багшийн тодорхойлолт, өөрийн бичсэн CV-сээ тийм зүйлс шаардлагачсан. Энэ жилийн 1-р курсод орж ирж байгаа хүүхдүүдэд нөгөө нэг шинэ шалгуур тавигдсан гэж сонссон. Тэгээд тэр нь болохоор одоо мэргэжлээс шалтгааллаад инженерийн чиглэлээр суралцах байгаа хүүхдүүд болохоор физик, математик, хим гэх мэтчлэн нэмэлт тийм шалгалт өгдөг болсон мөлий. Тэгээд тэр нь бас нэг төвшин тогтооцсон. Тэрнээсээ давж иж орж ирдэг гэсэн тийм юм сонсон. Тэгээ манай 1-р курсийнхан бол энэ жил ирээд тэр шалгалтыг өгч ирсэн. Тэгээд эх жил ирэх хэлний бэлтгэлийн хүүхдүүд тоон бас харьцангуй багасж байгаа юм шиг санагдсан. Харин энэ үзэгдлийг хятад судлаач тайлбарлахдаа бакалаврт олгох тэтгэлгээ бууруулсан. За эдийн засаг, инженер технологийн чиглэлийн мэргэжлүүдэд болон магистр докторийн тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлсэн гэлээ. За энэ 2022-оос 2023 оны хийгдсэн хятад улсын боловсролын салбарын одоо 3 дахь том реформын бас үндсэн агуулгатай нэлээд уялдах зүйл. За илүү шинжлэх ухааны хийгээд технологийн тэгээд амьдрал дээр бол илүү мэргэжлийн чиглэлийн сургалтыг илүү төлхөө хөгжүүлэх гэсэн энэ реформын үзэл санаатай уялдуулаад гадаадаас бүгд найрамд хятад улсад ирж байгаа суралцагчдад тавьж явах шаардлага
бас өөр болж өндөрсөж байгаа. За илүүтэйгүр магистр докторийн агсан түвшний сургалтын сургалтанд ирж суралцагчдад олгож байгаа тэтгэлгийн хэмжээ нэмэгдээд бакалаврын түвшин дээр бол бас тэр болгон нэмэгдэхгүй байгаа юм үзэгдэл байгаа. Ирэх 2026 оноос бүх гадаад оюутнууд хятад хэлний HSK шалгалтын 5-аас дээш түвшинтэй байх, түүнчлэн хятадын үндэсний эсэлтийн шалгалтын олон улсын хувилбарт заавал хамрагдах журам хэрэгжиж эхлэх юм байна. Бүгд найрамдах хятад ард улсын боловсролын яамны мэдээллээр 2024 онд гадаад оюутнуудад олгох засгийн газрын тэтгэлэг нийт 50,000 орчим байснаас 60% нь магистр докторийн түвшний судалгааны чиглэлд, 30% нь инженер технологийн чиглэлд олгогджээ. Харин хэлний болон нийгмийн ухааны чиглэлд олгох тэтгэлгийн тоо өмнөх онтой харьцуулахад 15%-аар буурсан байна. Энэ нь хятад улсын дотоодын хөдөлмөрийн зах зээлд инженер технологийн мэргэжлийн боловсон хүчний эрэлт огцом нэмэгдсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. Би та бүхэнд хятад улсын улс төр нийгэм эдийн засаг, технологи, бизнесийн салбарт болж байгаа онцлог үйл явдлуудаас таймлан мэдээлсэн эх 7 хоногийн энэ өдөр ээлжид нэвтрүүлгээрээ эргүүлцгээе.